131 дугаартай мөнх чимэг маань 3 дугаар шатны шалгаруулалтанд орох гэж байна. 3 дугаар шатны шалгаруулалтанд ямар дуу бэлдсэн бэ? 3 дугаар шатанда Монгол Улсын гавьяд жүжигчин Ариунагийн намаага хүлээгээд сайхан дуу бэлдсэн байгаа. Намаагаа хүлээ. За энэ ямар очиртой юм бэ танилцуулаач. Манай багш би ингээд багштайгаа бэлдээд энэ төгөлдөр уртаа дуулах гэж байгаа юм. Тийм тэмцээндээ. Манай багш хөгжим бүжгийн өөрийгөө танилцуулчих юм байна. За сайн байна уу? Өөртөө танилцсан юм блэ? Тэмүүлэн. Хөгжим бүжигт концертмейстер багшаар ажилладаг. Өөрөө болохоор хөгжмийн зохиолч мэрэгчлээ. Бас мэрэгжлийн төгөлрөөр хөгжим бүжигт 10 жилээ төгсөж ирсэн тийм юм байна да. Дуулдаг. Өөрөө бас дуучин байна шүү дээ. Тэгвэл шавьдаа маш их зүгэлсэн байх нь байна те. Өөрөө концертмейстер хүн чинь одоо маш мэдрэмжтэй байгаа. Ер нь дуулалт нь хэр болсон байна? Хэр байна? Дуулалт одоо бол яг болсон. Бүр яг болсон. Тийм. Бэлтгэл бол бит хоёрын бэлтгэл хангагдсан. Одоо яг дүрдээ орох, дуундаа орох тэр л илүү. Тэр одоо бит хоёрт энэ л хэрэгтэй байна. Тэгээд яг болно.
ийм сайхан хэвлэмжтэй энэ доо гизээр сайхан орж ирэх гизээр сайхан оюун болов бүгдийн болгон сайхан бүгдэндээ гэж байна. Тэр чи яг л болсон бас хоол болоод олгоод үзүүлээ. Яг нэг дондор бүрэн сайн орж дондор хатсан мандын чи тэр өөрөөс оюун сайхан айлгуугийн төдийлөн болсон харагдаж байна. Миний хувьд бол маш том асуудал энэ зүйлээр Vino Nelson, Miguelino Rosa, Samola, Yun Togo, which had sold us in the room. Each year, I took the road to Choyo. That would be the you would have thought that you said something to check. And I was saying to yourself, he's going to close more than our session. You close the great there. Yeah, as you see. Мөнх чимэг Тэмүүлэн хоёрын баяр үгээ тэнцээ гараад ирлээ. За багш хоёрын хоршил гоё байлаа. Хувцсны хоршил гоё байсан. Одоо тайзан дээрээ хоршил ер нь гоё байлаа. Багшийн тоглолтоос нэлээд гоё байлаа гэж хэлж байна сая тий. Манай багшийг их магтж гин. Манай багш угаас айгун мундаг штэ. Тэгээ би яг багшийнхаа эснэр зөвсөн ч гэсэн тэгээд бас жоохон дутуу юмнууд хийгдчихлээ. Тэгээд өөрөөр жоохон дуусан бодовч жоохон дутуу байна л гэж үнэлэгдэж. Тэгээ хоёр асуулын нэмдэгтэй л тэнцчихлээ. Тэг ямар ч сан 3 дахь шатанда тэнцэндээ баяртай байна. Тэгээд улам илүү хичээнэ. Багш бол тайзан дээр гайхалтай тоглолтыг үзүүллээ. Бетхон гэж хэлүүллээ шүү дээ тий. Шавьгаа дүгнүүл. Сэтгэл зүй бэлтгэлийг илүү сайн хийх хэрэгтэй байна. Тийм тайзны сэтгэл зүй, тоглолтын сэтгэл зүй дээр илүү анхаарай да.
ийм сайхан хэвлэмжтэй энэ доо гизээр сайхан авч ирэх гизээр сайхан оюун зураг бүгдийн болгон сайхан бүгдээ гэж тэр чи яг л болсон бас хоолбор талаар болгоод үзүүлээ. Яг нэг дондор бүрэн сайн авч дондор хатар сайн мэн чи тэр өөрөөс оюун сайхан айдгуугийн төдийлөн бас сайн гаргаж ирсэн юм. Миний өөрөөр маш том асуудал энэ зүйл. 131 дугаартай мөнх чимэг маань 3 дугаар шатны шалгаруулалтанд орох гэж байна. 3 дугаар шатны шалгаруулалтанд ямар дуу бэлдсэн бэ? 3 дугаар шатанда Монгол Улсын гавьяат жүжигчин Ариунагийн намаага хүлээгээд сайхан дуу бэлдсэн байгаа. Намаагаа хүлээ. За энэ ямар очиртай юм бэ танилцуулаач. Манай багш би ингээд багштайгаа бэлдээд энэ төгөлдөр уртаа дуулах гэж байгаа юм. Тийм тэмцээндээ. Манай багш хөгжим бүжгийн өөрийгөө танилцуулчих юм байна. За сайн байна уу? Өөртөө шинэ танилцсан юм билээ. Тэмүүлэн хөгжим бүжигт концертмейстер багшаар ажилладаг. Өөрөө болохоор хөгжмийн зохиолч мэргэжилтэй. Бас мэргэжлийн төвлөрөөр хөгжим бүжигт 10 жилээ төгсөж ирсэн тийм юм байна да. Дуулдаг. Өөрөө бас дуучин байна шүү дээ. Тэгвэл шавьдаа маш их зөвлөсөн байх нь байна те. Өөрөө концерт мистер хүн чинь одоо маш мэдрэмжтэй байгаа. Ер нь дуулалт нь хэр болсон байна? Хэр байна? Дуулалт одоо бол яг болсон. Бүр яг болсон. Тийм. Бэлтгэл бол бит хоёрын бэлтгэл хангагдсан. Одоо яг дүрдээ орох, дуундаа орох тэр л илүү. Тэр одоо бит хоёрт энэ л хэрэгтэй байна. Тэгээд яг болно.